Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрм зөрчиж байгаа жолооч нарын оноог хасах журам хэрэгжээд 38 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд нийт 10,191 жолооч 1-5 хүртэлх оноогоо хасуулсан байх юм а. Зөрчил гаргасан жолооч нарын 50% нь өөрт байх 10 ононоос нэгийг нь үлдсэн нь 2-5 хүртэл хасуулсан байна. Өөрөөр хэлбэл ихэнх жолооч өөрөө хамгаалах бүсээ зүүгээгүй эсвэл зорчигчийн хамгаалах бүсийг зүүлгээгөөс олж оноогоо хасуулсан тохиолдол их бүртгэгджээ. Мөн гэрлэн дохио болон цагдаагийн хоригдсан дохиог орон нутгийн замд явахдаа хүн ба ачаа тээвэрлэх журмыг зөрчснөөс болж энэхүү зөрчлөө оноогоо хасуулж торгуулсан байна. Зарим жолооч нарын тухайд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу хэрэгжиж эхэлсэн зөрчлийн оноог давхар шийтгэл хэмээн хүлээж аваад байгаа. Тэгвэл замын цагдаагийн газраас энэхүү журмыг шийтгэл биш тухайн жолоочийн гаргасан зөрчлийг мэдээллийн сан захин хэлбэрээр бүртгэх боломж. Зарим мөнгөтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрм байнга зөрчдөг. Гэхдээ тэд энэ үйлдэлээ юм чинээ тоодоггүй торгуулийн юм төлчихнө гэж боддгоо. Харин ийхүү жолооч нарт зөрчлийн оноо автоматар олгож хасах болсон нь дүрм зөрчсөн жолооч нарт сануулга болж эхэлсэн гэж замын цагдаагийн газраас мэдээллээ. Монгол Улсын иргэн хүн болгон одоо ижил тэгш Монгол Улсын зөөлөр олгоцсон ижил тэгш хэрэгтэй. Гэсэн хэдий боловч мөнгөтэй нэг нь 100 200 удаа зөрчил гаргаад замын хөдөлгөөнд оролцоод яваад идэг. Одоо боломжгүй нэг тийм одоо дундаж амьдралтай хүмүүс нь одоо 1-2 торгуулчаад одоо зам хөдөлгөөнд дөрмөө баримтлаа хөдөлгөөнд оролцоо явж хаад зарим нэг мөнгөтэй тийм том жиптэй нөхдүүд нь тийм одоо бийл явж ивэл болоо гэсэн сэтгүүгээр торгуулийн мөнгөнд би төлөөд яваад иж болно гэсэн юм иймэрхүү сэтгүүгээр хандаад байгаа одоо зүйлс маш их гарч ирсэн. Тэгэхээр энийг бол хүн болгон ижилдэг ширхтэй юм шүү гэдгийг яг энэ одоо хуулийн заалт бол яг одоо хүн болгонд ойлгуулж байгаа нэг том хэлбэр юм байна. Зөрчил гаргасан жолооч нар оноо нь хэдэд хүрсэн, хаана ямар дүрм зөрчиж оноогоо хасуулсан зэрэг мэдээлэлээ утсандаа тусгай аппликейшн татаж шалгадаг болох боломжтой. Гэхдээ энэхүү техникийн ажил бүрэн хийгдэж арай дуусаагүй байна. Энэ хүртэл www.service.police.gov.cg-ийн сайтад хандаж өөрийн зөрчлийн оноо торгуулийн талаарх мэдээлэл авч болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхлснээс хойш цагдаа нар бэлэн бусаар зөрчил гаргасан жолооч нарыг торгож байгаа. Одоогоор энэхүү бэлэн бусаар торгох захин машин нийт цагдаа нарын 60-70% очжээ. Энэ нь зарим орон нутгад замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын оноог хасаж торгох ажил хоттой харьцуулахад бага явагдаж байгаа гэсэн үг юм а.